явдаг орхон цогцлбор сургуулийн Монгол хэл уран зохиолын багш. Бидний үйл ажиллагаа бас нэг өөрөц нэг нэгнээсээ ялгаа биш. Монголын тамирчин таарсан марсан ингээл телевизээр ярьж сонсч чад. Одоо харчлаа. Би нөлөө Москвадаас харж ирсэн. Москва жоохон тийм байхад. Хүний хэрэг биш юм шүү дээ. Морог төрөг хэрэг 1970 онд миний аав хэлсэн үг. Манай тэгэл хоош. Ингээл нэг 9 орн байсан. Манай нэвтрүүлгийг хүлээж авч үзсэн. Социалист системийн орнууд зүгээр аяад онд хамт аваад явах байхад тэр цагаан цэгүүдийг хүлээж аваасаа гэж боддог. Эсвэл энэ зүгээр шинжлэх Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд орой минь төргий. Эрдэнэ телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэндээ зориулан бэлтгэж хүргэдэг Сэтгэлээ нэй. Чин сэтгэлийн ярилцлагын энэ удаагийн дугаар эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт оролцохоор бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй нэгэн зочныг үзэгч та бүхэндээ танилцуулъя. Манай эрдэнэтчүүдийн түүхийг 3.4.10-нд бичлэлцэж яваа. Ахмад сэтгүүлч Цэсрэнгийн Ариуна. Сайн байна уу та? Сайн байна уу? За сайхан хаварчж байна уу? Сайхан орчж байна. Та бүхэн сайхан орчж байна уу? Сайхан хаварчж байна. За та нар сонь сайхан юу байна? Гэхдээ хөл хоройцэр эрүүл мэндийн одоо боловсрал их сайн олж авчих шүү дээ. Та ер нь яг Эрдэнэтийн унган хэрэг нөө? Унган хүүхэд 1975 онд миний аав ээж тооёны намын одоо томилтоор Эрдэнэ хотын хотод ажиллахаар ирсэн. Ингээд тэр үед 10 жилийн сургууль байхгүй учраас би одоо Булган аймгийн 10 жилийн сургуулийн дотор байранд уйлаад үлдчихвэйлээ. Тэгээд 1975 оны намар одоогийн 8 дугаар сургуульд анхны 10 жилийн сургууль өргөтгөж одоо 8 жилийн сургууль маань 10 жил болж энд одоо 9 дугаар анги нэгдэж ингээ анхны 10 хэдэн хүүхэд 10 дугаар ингээ бүрдүүлснээр ингээ Эрдэнэтийн хүүхэд болсон. Ингээд Эрдэнэ хотод одоо 45 жил ажиллаж амьдарч явна да. Манай Эрдэнэ хотын хамгийн анхны 10 дугаар ангийн төгсөгч үү? Анхны 10 дугаар ангийн 21 хүүхэд төгсөжсэн тэрний нэг нь байна. Одоо тэгэхээр бүх төгсөгчдийн л хамгийн анхных гэж би ойлгоод байна. Ер нь Эрдэнэтэд тухайн үед говийн 8 жилийн сургууль өргөтгөөд одоо 10 жилийн сургууль болж 8 жилийн сургуулийн одоо тэр нэг одоо жижигхэн нэг хэсэг нь ашиглалтанд орж тэгээд тэнд одоо 10 жилийн сургууль бий болох гээд 9 дугаар ангид бүрдчихэд байдаг 2 анги 10 дугаар анги бүрддэггүй. Тэгээд одоо сэнцэрэн захиралтай годамжинд харалцсан чинь одоо 10 дугаар анги бүрдэх гэдэг чи орно өстэй гэд би юу гэж орох юм бэ багшаа би 1-р ангиас явсан ангийнхантайгаа болгонд 10 төгснө гэд. Тэгээд чи одоо анхны сургуулийн анхны сурагч болж анхны төгсөгч болох нь одоо чи түүхэнд үлднэ тэгээд намайг ч одоо элбээр уяраагаал тэгээд би үлдсэн шүү дээ. Тэгээд тэр үед бас ээж маань ус руу нөгөө зохион байгуулалтын эсэлтээр ажилтдаг элсүүлэх энэ ажлаар яваад аав хот руу үлдвэрчний сарын сургуульд яваад би ингээд дүүнэртэйг үлдсэн. Яалтч явахгүй л энд ингээд сурах амьдралаа холбох учиртай байсан юм билгүй. Тэгээд энд ингээд 10 дугаар ангийн анхны сурагч болсон. Тэгээд 5 сургуулиал анх эхлээл тэгээд сүүлдээ хүүхдүүд нэмэгцээр байгаад 21 үлээ төгсөжсэн. Ангийнхаа багшийг дурсаж. Манай ангийн багш бол математикийн багш Жүгдөр багш. Одоо централын гэрүүл мундаг математикч ийм багш биднийг дааж төгсгсөн. Тэгээ олон шавьтай багш маань өнөөдөр бас одоо биднийхээ дунд ажил юу сайхан амьдраад сайхан маслаад явж байна да. Аав ээж хоёр нь хоёр талаас ирж та энэ ч ингээд ирээ сургуульд орсон байж юу гэж яах юм? Гэхдээ аав ээж чи ямар хүүхдүүд гэж ажиллаа л гэж бодвол явж яваад ирсэн чинь би чинь уйлан дуграал одоо ингээд сургууль хичээл эхэлсэн би яат ч байхгүй хувийн хэрэгч байхгүй юу ч байхгүй тэгээд одоо энд 10 дугаар ангийн хүүхдүүд хэрэгтэй одоо бүртгэж जैन тэгээ би бүртгүүлээд ингээд орчлоо л гэсэн тэгэл аав ээж тэр дуртай энд орсон. Тэгээд бид нар чинь энэ одоогийн тэр хүрэн дэлгүүрийн тэнд нэг гэртээ тэгээд тэндээс сургуулийн автобусанд суугаад сургууль руугаа явдаг. Тэгээд байсан. Ер нь Эрдэнэт их гоё байсан шүү дээ. Ер нь зөвлөлтийн янз бүрийн л одоо үндэсний ястан хүмүүс байдаг. Тэгэл одоо ажилтны автобус бол ерөөсөө бараг 5-10 минут тутамд явдаг. Тэгэл тэрүүгээр чинь одоо энэ Парамбаз говьл
ингээл ийш тийш явж их ажил амьдрал гэх юм одоо танилцж явдаг байлаа. Тэгээ харин сонноос миний Эрдэнэтэд орох хамгийн анхны танилцсан хүмүүс маань одоо Төнөг шүү дээ. Тэгээд явж байгаа энэ эхлээд би нэг автобус асуусан. Энэ автобус юу гоор тоторох юм уу гэл ингээл фармацийн тэнд явж байгаа асуусан чинь ингээл цагаа ингэж хараад миний машин одоо ирэх гэж байгаа гэл дипломат цүнх барьцсан. Тэгэл даргал юм байх гэд бодож ирсэн. Тэгэл Оросд ч хүмүүс сандал тавьж тэ судал тавьж өгөөл урд суулаа. Тэгээд дараа нь асуусан чинь харин Төнгөө гэж юм хүн байдаг юм аа л гэжсэн. Тэгээд дараа нь юуны одоо энэ Орос сургуулийн ганц одоо ер нь төв ганц ганц байсан шүү дээ. Тэгээд тэнд орж бид нар чинь нэг биляшин травж иддэг. Тэгэл ороо сууж исэн чинь хүмүүс Тимур гэж дуудаад идэгсэн. Төмөр Батар гэдэг тэ. Тэгээд Тимур гэд нэр өгсөн. Тэгээд хоол авчирч бол нөгөө Төнгөө маань очиж гараа угаагаал тэгэл салфетыг эндээ зүүгээл айгүй болгосон ингээл хоолонд иддэг. Тэгээ хүмүүс ч гэсэн бас хувцснаар элдв юм хөөгдөг. Ер нь Төмөр Батар гэдэг энэ хүнд сайн юм дэсэн да. Танаа аав ээж юу хийдэг хүмүүс байв? Манай ээж бол Эрдэнэтийн намын хорооны анхны 4 хүний нэг. Тэр 4 хүн бол одоо намын хорооны 1-р нарийн бичгийн дарга одоо өдрийн гавьяат ажилтан Эрдэнэтийн хүнд дэргэн манай банзарч дарга байна. За тэгээд намын төв хорооны зохион байгуулагч гэж нэртэй ирсэн нэг ах байсан. За тэгээд Булган аймгийн Гүс хэргааны даргын Гөлгөө гэдэг хүний жолооч байсан Лувсан Цэрэн гэдэг хүн. Ингээ энэ 4 хүн бол анх намын хороог байгуулж энд манай ээж бол зохион байгуулагч ажилтнад нарийн бичгээр ажилласан. Болохоор ах үйлчлэгийн хэмнэлтийн анхны ерөнхий инженер ийм ажил хийж байсан юм байна. Тэгээд л одоо энд дүүнер маань том болсон. Тэгэл анхны цэцэрлэгт одоо манай дүү энэ манай баг дүү нэг 3 настай хүүхдэл ирчихсэн. Тэгээ одоо өнөөдөр 50 хүрэх гэж явж байна шүү дээ. Тий. Тэгээ амьдрал их хурдан юм бэ. Цаг хугацаа. Цаг хугацаа ер нь хүний амьдралд наслахтаа олшрох тусам хурдан болд юм шиг санагддаг. Та юу гэж бодож байна? Гэхдээ ер нь хүүхэд байхад ялангуяа оюутан байхад сурагч явах гэсэн хон хурдан дугаараас асуучвал яана контрол одоо хялтын ажил хийж байгаа чинь яана хонх дуурал ингээл ийм л бодоод бараг л цаг хурдан өнгөрөөсэй гэж боддог байсан тий. Тэгсэн чинь одоо болохоор зэрэг цаг хугацаа яс хурдан явдаг юм бэ? Жохон ч гэсэн юм хийх юмсан, жохон ч гэсэн юм унших юмсан, үзэх юмсан, аялах юмсан одоо төлөвсөн юмнуудаа дуусгаж яах гэсэн хүн чинь нэр нь л их тийм л болд юм. Тэгээд хурдан ч яваад нэг л мэдхнээл даваа гараг болцсон байдаг ингээл өнгөрөөл дараа явдаг. Тэгээд их л хурдан явдаг юм бэ сүүл рүүгээ бол. Гэхдээ бол одоо бид нар өнөөдөр дэлхийн автгаа болсон гэдэг шиг одоо орон зайн хувьд бол хязгааргүй болсон. Мэдээллийг бол ханаас ч гэсэн олж авах юм боломжтой болсон учраас тэр талаасаа бол их агуу өргөн болсон. Тэр талаас бодоод үзсэн бас цаг хугацаанд сунцсан чив шиг тийм юм ажиглагддаг. Зарим үед бол дэндүү хурдан яваад байна уу даа гэж боддог. За нөгөө 10 дугаар анги 21 үлээ төгслөө. Та ямар мэргэжил сонгож ямар сургуульд сурав? Би ер нь бол 10 дугаар анги дахта багш болно. Одоо хэлний чиглэлийн юу хүн болно гэж боддогсэн. Тэгээд манай ах тэр тухайн үед бол Ирхүүгийн Улс ардын аж ахуйн сургуульд яжгаад амралтаар надад нэг пүлкний одоо орос хэлний сурагч өгсөн. Тэгээд тэрэн дээр бичсэн байхгүй юу? Одоо мэд байна агуу их Ленины хэлийг сураад энэ нэр сураараа гэсэн тийм сайхан үг орсоор өчтдөг. Тэгээд манай багш Моника Викторовна Петушинова гэдэг орос хэлний маань багш байсан. Тэгээд би тэр багштайгаа хоёлаа хичээлийн дараа нэмэлт одоогоор бол нэмэлттэй гүнзгийсэн тийм сургалт их авдаг. Хоёлаа их ярих дуртай тийм л байсан. Тэгээд би их сургуулийн орон зохиолын ангид орж тэгээд тухайн үед очиход бол хөдөө орон нутгаас очсон хүүхдүүдийн дэргэд бол ямар ч гэсэн нэг тийм ялгалаар үгээ ялгчдаг, сайн уу муу юугаа ярьчдаг, нэлээд тийм хүүхэд одоо тэр орос сургуульд төгсөж ирсэн, орос одоо сурч ирсэн, ихтэй сургууль сурч чад ирсэн хүүхдүүдтэй бол ер нь зөвхөн ярианы хэлээр жоохон оцорч ирсэн баг. Тэгэл тэд нартайгаа мэлий ер нь бол дөхүүл очиж ирсэн. Тэгээд энэ бол Эрдэнэтийн гавья гэж боддог. Яагаад гэвэл тухайн үед бол маш их хүмүүс одоо зөвлөлтийн хүмүүс байсан. Тэгэл одоо нэг хаалгаар ороход нэг орцонд 3 хайл ахчил баг л 2 нь Орос, нэг нь Монгол айл байлаа шүү. Цэцэрлэгч тэр хаач байсан ингээл ерөөсө одоо нөгөө үйлдвэртж ажилласан Орос Монгол хүмүүс л ингээл зэрэгцээд ажиллаж байсан учраас Орос хэл сурах үнэхээр эрэлт хэрэгцээ байсан. Эрдэнэтийн жижигхэн одоо цэцэрлэгийн хүүхдээс эхлээд хөгшчүүд хүртэл одоо манай эмээ гэтэл очиод бабушката тийм масл үг ийм махаватэр гэж байгаа л урдуур нар л аваад
хэлдэг гэсэн чинь орсоор яриад. Тэгэхээр орс хэлэнд бол Эрдэнэтийн хүүхдүүд бол маш сайн сурсан. Ийм ч учраас бол одоо ми паядан вартек гэл телевизийн нэвтрүүлгээс энд бол манай Эрдэнэтийн хүүхдүүд шалгарч оролцож ирсэн. Орос хэлний удаа дараагийн одоо олимпиадад манай Эрдэнэтийн багш сурагчид амжилт үзүүлдэг. Энэний хөрсөөр бол ерөөсөө л одоо энэ улаан намд ороход төхөд байгаа манай энэ орс хэл орс ах нарын одоо энэ сайхан үлгэр дуурай тэдний аж төрх ёс энэ орс агуйх орс хэлний л гавья гэж би боддог. Ер нь Монгол орны энэ тэнд явхад Эрдэнэтийнхэн орсоор сайн ярьдаг, Эрдэнэтийнхэн орс сургалттай гэж бахархаж ярьж идэг. Энийний хамгийн анхны жишээ бол та юм байна. Ягаад тэгэхээр Эрдэнэтийн хамгийн анхны дунд сургуулийн төгсөгч учраас. Тэнд очиод бас тэр нэрийг хамгийн анх тэр үрийг тарьж Оросын соёл, орс хэлийг өөрийн хэмжээнд тодорхой эзэмшиж тэнд бас явж ясан учраас би таныг юм байна гэж, танай ангийнхан юм байна гэж би ойлгож байгаа. Мундаг шүү дээ. Эрхүүгийн усаар дайрчхан сургууль тас төгссөн манай ангийн ган хуйг гэдэг эдийн засгчаар энэ баяжуулах баахарт ажиллаж байсан охин байна манай ангийн. Одоо хин системэ гээд зохиолчийн хүү жаргал сайхан олон улсын сэтгүүлчээр сурч басан Монголын үндэсний телевиз хэвлэл мэдээлэлд бас сайн ажиллаж бас захиур хагалж ирсэн юм залуу байна. Ер нь манай ангийнхан бол радио телевизэд олон хүн ажилласан та Монголын үндэсний телевизэд манай ангийн Ирена гээд за манай энэ Эрдэнэтийн холбооны инженерээр Наслма гээд манай продюсер байна Эрдэнэтийн одоо анхны телевизийн оператор найруулагч сэтгүүлчээр ажиллаж байсан гээд. Тэгээ их л сэтгэлийн хөдөлгөөнтэй их сониуучхан их гой хүүхдүүд байсан. Тэгээ бүгдээрээ л ер нь тэр нөлөөлдөг юм байгаас бид нар завсарлагаанаар хүртэл сурвалжлага хийгээл нөгөө 20 үзэгнийхээ хошуун дээр нь толгойг нь өлгчөөл биенээсээ ярилцлага энэ төр аваад ингээл тоглож исэн. 2000 оны Олимпик Эрдэнэтэд тийм энэ уулын үйлдвэрийн одоо тэр тоогоо тэр чинь ингээд том стадион болцсон байна. Тэгээ тэр үед нь бид одоо Олимпийн нэтер гэж мөрөөддөг л байлаа л да. Тэгээ одоо тэр хизээ нэг цаг биелэх байлгүй л гэж боддоо шүү дээ. Таныг их сургуульд сурахаар явхад тэр мэргэжлийг сонгоход аав нь юу гэж хэлв? Манай бол ер нь их тийм шудраг ажил хэрэгч ер нь тийм л хүн байсан л та. Тэгээд одоо Гарам Очир гэдэг холбооны дэд сайд байсан. Энэ хүн энд ажиллаар ирсэн. Тэгсэн чил одоо надад нэг жижиг улаан чамдаад би ойр зураг авцаа хийгээл тэгээд одоо тухайн үед ямар боогон унаа машин хийсэн Гарам Очиргон машин суулгаад за энэ хүүхд Улаанбаатар сургуульд орох гэж байгаа юм гэлээс бид айгүй бэлгшээдэг байхгүй. Тэр том хүний машинд суугаад тэгээд сүүлдээ чинь бас Чингис судлал энэ гэх их том эрдэм судалгааны ажлыг хийгээд байсан. Тэгээд тэр хүний машин цугаад Улаанбаатар орж илаа. Тэгээд хотод очиод бас болоогүй дээд босрлын хороо энэ яваад тэгээд би ер нь шалгалт дахиж үгүй Эрдэнэтэд одоо хуваар энэ их цөөхөн ирсэн. Би даах их жишээ ингээд Орос албаны улсад яв суралцмаар байна энэ гэж очиж. Тэгээд бүх юм одоо өнгөрсөн. 8 сарын сүүлээр оюутнууд явдаг нь яваад тийм тэгцэрсэн байсан. Тэгэл хамгийн түрүүнд очисноороо бүртгүүлээл ачхуу хөөгдөж байгаа байхгүй. Тэгээд нэг Орос бакалтай Эрдэнэтийн нэг ажилчтай өмсдөг байсан нэг юм хэрэгстэй хар күртэгтэй хамгийн ганган оюутан. Одоо тэнцээ чинь очиод юун дээр хадлан дээр дараа нь будаан дээр ажилласан. Тэгэл одоо их сургуулийн оюутан гээд харин сайн ажиллаж байсан учраас одоо Содном Иректерээс 2 жил дараалан дотор байранд одоо оюутны байранд орох эрхийн бичгээр шагнуулж ялла. Тэр байранд орно гэдэг чинь Эрдэнэт тархины хүмүүстэй их хүнд. Тэгээд сайн ажилласан гэж ингэ шагнуулж байрны эрхээр шагнагдаж асуудалгүйгээр орж исэн да. Аав нь бол амаа гэрнэл одоо олонд тустай шудраг зөв явал гэж хэлдэг гэсэн. Тэгээд одоо нэгэнт ажил мэргэжил юу сонгож байгаа бол тэрэндээ одоо эцсийн хүртэл судалж одоо суралцах хэрэгтэй гэдгсэн. Тэгээ манай өөр их маш их ном уншдаг хүн байсан л да. Бид нэг жоохон байхад одоо алтан загсны үлгэр за тэгэл тойлгиндэн тэгэл молом таны ихийг ачиг хариулсан гэж сургаал энэ төр ерөнхийдөө чэжээрээ ярьж өгдөг. Орой бол одоо ингээд юу хийв гэм зурагт энэ төр гэж байсан биш. Радиогоос сонсно, радио дууслаа. Өвлийн орчин бол тэгэл гаалдуулсан шагаа тоглоно, хорол тоглоно. Тэгээ дээрэс нь бид нарт үлгэр ярьж өгдөг. Тэгээ тэр үлгэр ярьжсэн хүчинд бол ерөөсөө тэр үлгэр дотор нь орцсон, чэжилсэн. Тийм байсан. Тэгэл олон дахин яриусаар агаад одоо ч гэсэн би алтан цасны үлгэрийг чэжээрээ мэддэг хүүхдүүдэд ч гэсэн ярьж өгдөг. Тийм л дээ. Тэгээд номоор хүмүүжүүлсэн те аав маань. За яг энэ одоо сэтгүүлчийн ажлыг радио телевизийн сэтгүүлчийн ажлыг та яг хэдийнээс эхэлсэн бэ? Зөвхөн миний мэдх юм бол намайг бага дунд сургуулийн 4 5 дугаар ангид байхад л нэг тийм их хатуу дөрвөлжин хар цүн курсэн нэг их урт бүдүүн гэзэгтэй их жил явдаг байсан. Би
яг 1980-аас 81 оны хичээлийн жилд хүүхд гаргачаад 1 жил чөлөө аваад байж ах хоорондоо ерөөсөө ирээд 10 сард төрөөл тэгээд нэг 7-8 он житэл чинь нөгөө хүүхд маань шиг одоо чихэр натхад хань би айга чөлөө авчихгүй юу. Тэгээд зүгээр болсон. Тэгээд байжсэн чинь энэ юуны 1-р сургуулийн нөгөө Пэрнэлээ багш 8-р одоо 4-р сургууль руу тухайн үеийн тэр сургууль руу хөгжмийг англи хэлтэй ослуулан заахаар явлаа гэдэг. Тэгээд тунгалаг багшид анги одоо 9 дугаар анги өгөөд би 4-р анги 5-р анги 10 бүлгийг хариуцж аваад ингээд өөрийнхөө төрлөх сургуульд 1 жил багшилсан. Одоо 5-р курсын оюутан учраас одоо багш дах боловсон хүчний нөөцийн судалгаанд орцсон байгаа гэдэг надыг боёнлог дарга энэ төр ажиллуулж байсан. Тэгээ би багш болох маш их сонирхолтойгоор 1 жил сураа 52 дугаар сургууль дээр дадлага хийгээд дадлага хийж явах үед бол одоо галман тухагш яг зэрэг салгадаад ирсэн. Одоо энэ гавьят дуучин төмрийн ариуна 5 дугаар ангийн хүүхдээсэн ингээд миний пенри ажил дээр дуулж өгөөл нарны дуул хамтлагийнхан очиод бид нар чинь юуны засрын газар дээр хүндэт пианист Хөдөлмөрийн Баатар шархуу гэж хүнийг илсүүлээл ингээд гоё арга хэмжээнд тэр хийж ялаа л та. Тэгээд төгсөж ирээд би маш өндөр сэтгэлтэй ирсэн. За би чинь төрлөх сургуультай багшлна. Намайг ирж ажиллаараа гэсэн маш их урам зоригтой 1 жил ажилласан бас туршлагатай. Тэгээд ирсэн чинь одоо боловсролын тухай ажил хариуцсан байцаагч оромтой байхгүй. Ирсэн газар дуугаа чи сурсан дуугаа дуулаад яв гэдэл тэгсэн. Тэгээ хүний хувь тавилан өөр юм лээ. Би тэгээ тосгоноос автобусанд суугаад маш их сэтгэлээ ингээд гутарцаа одоо нэр би ингээд ажилчгүй юучгүй байдаг. Тэгээд бас 2 нэлх хүүхдтэй байж байдаг, нөхөр Оросд оюутан байдаг гэл олон юм толгойд орчод явж ирсэн. Яг Совлийн тэнд хотын намаа ороо байсан. Тэгээд тэнд манай болгоны пенрийн зөвлөлийн дарга байсан гончиг дарга таардаг байхгүй юу. Тэгээ гончиг дарга тааралдаад сайн байна уу? За манай ариуна төгсөөд ирээ гэл нэг орон нэг гоёлын дээл дээр орон ба зүүцсэн тэр баяр хөөртэй явж байгаа юм. Тэгсэн чил би чинь төгссөн гэл нэг жоохон унжгаар хэлсэн. Тэгэл манай өрөөнд орё гэд тэр совлын одоо наашаарсан хаалганд 2 давхар даваал орлоо боловсгүйчин гэд өрөөнд орлоо. Тэгээд гончиг дарга нэг ширээн дээр байсан нөгөө гарфинта уснаас хийж өгвөл би чинь нэг том амьсгаа авч өгдөөс нуугаал. Тэгээд за минийхөө сургуулаад төгссөн ямар мэрэглэр за би ингээд Оросд уран зохиолын багш болсон чинь намаа ингэж хэллээ гэл тэгсэн чинь чи ямар авьяастай л юм би одоо ингээд багшлах дуртай тэгээд юм биш дуртай гэлсэн. Тэгээд тэр дорн л уцаа авал нэг хүнтэй ярьсан. Тэгсэн чинь мажик сүрэл гэж шүү. Мажик сүрэ чамд чинь нэг хянагчийн ажил байгаа гэлүүл гэж юм. Тэгсэн чинь байгаа гэлдэг чинь. Тэгээд над руу нэг уцаа дарж ирсэнд хянагчийн ажил байна гэж орхуул гэж би ч юу гэж мэдгүй толгой төглөө заа гэл. Тэгсэн чинь цалин хөлсний ямар их хөөл гэж юм. Тэгсэн чинь тэндээс 450 төгрөг гэлтэхгүй юу. Тэгсэн чинь цалин жоохон баг гэж бодсон байлгүй 450 гэж яахын чил гэж би чинь дөнгөж ажилгүй явж байгаа юм чи яа тийм орё л гэсэн. Тэгэл маргааш нь би очлоо. Тэгээд очиол надаас одоо хариуцлагатай нарийн бичгийн дарга нь одоо манай Дэмбэрд орж байсан. Шалгалт авсан. Үнэн сонноос тэргүй өгүүллийг Орос руу орчууллаа. Правда сонноос Монгол руу тэргүй өгүүлэл дагвар өгүүлэлийг орчуулж байгаа байхгүй. Тэгээ орчуулж өглөө чи ямар юу хийж чадах вэ? За би ингээд ер нь болоод сонирхолтой гэдэг. Би хянагчаар нэг 2 сар хэрэгтэй тэр чинь 8 сарын 18-нд ажилд орсон. Тэгжээтэл 10 сарын 15 болоод найрамдлын сар эхэлдэг. Тэгээд тэр жил Узбекийн ололт амжилтын жишээн дээр найрамдлын сар эхлээд тэгээд тэр үед бас би азтай манай зохиолч Далайн Аймжингой Баточрын Сүхбаатар гээд одоо ийм хүмүүстэй ажиллаж ирсэн. Тэгээд нөгөө бас нэг сэтгүүлчийн оронтой байсан тэр үед. Тэгээд намайг юунд гүйлгэн л дээ. Баатар сургууль байсан. Гүшүүдрийн Баатар сургууль. Тэгээд гүйлгээл очи одоо Оросэлтэй хүн ийш Ом руу яваад тэр Парамбас руу энэ КП1 руу ороод тэр КП2 руу яваад мэдээнд яваад ирлээ гэдэг. Тэгээд би тухайн үед бол мэдээ бичих гэдэг юмыг бол практикаар сурж байгаа шүү дээ. Нөгөө хүмүүсийн сонины их тэгэл одоо дардас хэвлэх материалуудын алдаа уншдаг. Тэрийг хянж тэгээ гарын үсгөө өгдөг тийм л ажил хийжсэн чинь. Тэгээд заримдаа уншижсанаа үе нэг ингээд засч болохгүй ирэхгүй юм чинь. Тэгээд за нэг иймэрхүү юм бичин. Тэгээд надыг нэг Узбек залуу энэ Гоки нэг инженер залуу гэнт очиж сурвалжлага хийж иргээл. Тэгэл би Узбек нутгийн залуу гэж анхны сурвалжлага хийж ирээд тэгээд тэр маань болж гин гэж хэлээд тэгэл надыг сурвалжлагч болгоод тэгээд би нэг 2 жил ажиллаад тэгээд Эрдэнэт чиг мэдээлэл радиод эзэн улсын орны радиог редакц байгуулагдсан. Тэгээд радиод одоо ажил санал тавиад
Тэгээ радиод орсон. Тэгээ радиод ороод л ер нь эхлээд хийгээгүй ажил байхгүй те нэвтрүүлэгч, цэвэрлэгч одоо няар одоо тэр тий сурвалж одоо ер нь бүх юмаа хийдэг те. Тэр нь их ажил сурсан. Тэгээс үлдээ монтаж хийдэг, найруулга хийж сурсан. Тэгээс үлдээ бид нар чинь телевиз 94 он телевизтэй болсон. Ингээл маш их ажил сургаж өгсөн. Тэгээ тухайн үед бол маш дуршлагтай уран бүтээлчд ажиллаж байсан. Хайдвын юм шиг гэж Монголын радиогийн бурхан найруулагч ажиллалаа. Манай Давид Оржийн Бөхчлөн гэдэг одоо ховдын мундаг сэтгүүлч, яруу найр зохиолч юм ардын авьяаст мундаг хүн байсан. Тэгээд энэ хүмүүс бол миний яг л аавта энэ ч ийм сайхан хүмүүсээс учраас одоо тэр хүмүүст бол нэгэсэндээ эрхэлж нэгэсэндээ бол дураараа одоо юу ч одоо хийжсэн тэр хүмүүс хоригддгүй за одоо нэг юм ийгэдэрсэн ч гэсэн наа ч болохгүй бүтггүй за хийгээдэй л гэдэг. Тэгээд л одоо бичгийн машин дээр бичих сурлаа. Нэвтрүүлгийн монтаж хийлээ заримдаа пультаа асаачаад гүйж орж юм уншичаад гарч ирээл найруулаад оруулдаг боллоо. Тэгэл нөгөө эрэгтэй тийм нас тогтсон хүмүүс чинь заримдаа шатар тоглоод ухаан алдчихна. Өө нөө эфирийн цаг боллоо ш тэгэхээр яах вэ өргөн нэвтрүүлэг юм чи явж лээ штэ гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр болохгүй тасалж штэ гэд гих мэтлэнгээ ингэж байж маш их ажил сурсан. Тэгээ хүн ер нь ажлыгаа сурцсан байхад бол тэрийг бол хинч булааж авдаггүй учраас өнөөдөр ч гэсэн одоо ингээл нийгмийн сүлжээний хүн бичих барих янз бүрийн одоо ном гаргах энэ тэр ажилд бол тэр олж авсан дадлага туршлага мал нэмэр болж штэ. За телевиз байгуулагдсан тухай би яарал асуух гээд байна л да. Энэ хальс манай үзэгчид энийг мэдж байгаа бах. Үзэгчдийн хэлдгээр видео хальс гэж. Энэ уг нь VHS гэдэг 16 мм-ийн ийм хальс байгаа юм. Энэ хальстай нөхөрлсөн цагаасаа та дурсаач. За Эрдэнэтэд бол анх биднийг 10 жилийн сургуульд байхад орбитын нэг жирэлтсэн нэг тийм л хар цагаанаар нэг тийм мэдээ гардаг. Тэр нь голдуу одоо мэрэгчлэтнүүдийн хард байна шүү дээ. Бид нарт бол зурд мурд тийм байхгүй. Тэгээд яг нэг 80 81 оны үед бол бас айлуу зурагтаа тавиад одоо чинь нөгөө Жанибеко гураарагчаа сансар нисэх энэ төрд бол бид нар чинь Монголынхаа нэвтрүүлгийг үзэхээс илүү нөгөө орбитын нэвтрүүлгээр үзчихээ тэрийг. Тэгээд ер нь бол телевиз радиотой болчоод бид нар чинь ер нь телевизтэй болох юмсан гэж хоорондоо маш их ярьдагсан. Сайхан Эрдэнэттэй нэг гоё телевиз гаргах юмсан. Тэгээд хэдүүлээс радио телевизэн төв гэж байгуулад ажиллая. Тэгээд тэр үед бол боловсон хүчний үед бол манай сайхан сайхан залуучууд ороод ирсэн. Одоо хүн хүчний үед их боломжийн тохироо бүрдсэн байсан. Тэгээд бидний ажлыг тухайн үеийн хотын захиргааны удирдлагууд одоо манай дорж болон дараа Гамбол дараа Давлтбай дараагийн бүгдээрээ л дэмжсэн. Тэгээд одоо анхны хөрөнгө оруулах юм авч өгөхийг бол дэмжиж. Тэгээд мэдээлэл радио телевиз улсын хорооны Эрдэнэ татгаар радиогийн редакц гэж байдаг учраас бидний санхүүжилт бол бас төвөөсөө байсан л да цалин юм ирчдэг. Тэгээд сүүлдээ бол төвлөрсөн эхлэн бодох ангид шилжээд ингээ орон нутгийн харьяалтай болсон. Тэгээд тэндээс бол одоо энэ Унгарын тоног төхөөрөмжүүд одоо систем 300 600 гэдэг энэ юунууд байна. Одоо тэр чиний хэлж байгаа тэр сурвалжлагын репертуарууд бол R5 R6 гэдэг маш хүнд юмнууд үүхээр гэдэг одоо энэ хүнд эмэгтэй хүн үргэж явахд ч бас хүнд ч 5 6 хэлий. Тэгээд сүүлд нь R7 гэж одоо 86 онд нэг тийм аппараттай ганц хаар аппараттай болоо тэрийг одоо би чинь бас гуйжаж авч явж байна. Сетэнд хийчихнэ манай дарга. Тэгээд тэр нь хамгийн гол давуу тал нь юу гэхээр зэрэг микрофон сундаг. Одоо өмнөх нь болохоор жижигхэн микрофон заавал амд нь хүргэж бараг гараараа барьж яриа авдаг бол тэр сундаг микрофонтой маш тийм боловсронгуй. Тэгээд тэрийг гуйж авч явж одоо Монгол зөвлөлтийн залуучуудын наримдын 8 дугаар их наадмаар анх ашиглаж гангарч ийлээ л та. Тэгээ хараад маань үргэлжлсэн учраас суурьтай болсон, нэлээд сайхан дуу хөгжим, архив бичлэгтэй болсон, боловсон хүчин хүний нөөц бас гайгүй болсон. Тэгээд энэ одоо энэ шүүх прокурорын нэгдсэн конторын барьж суур тавьж эхлэхээс эхлэн манай Бөхчлөнгөө маш их энд бол санаачлаг гаргасан. Юу гэхээр зэрэг бүр улаан шугамын тавхаас эхлэн за нэгдүгээр давхартны институттэй ийм өрөөтэй редакторын сурвалжлагчдын ийм өрөөтэй байна. Энийг яана гэж энэний суурийг бол тавьж өгсөн бол манай Давид Оржийн Бөхчлөнгөө. Ингээ байж тал Бөхчлөнгөө манаас өндөр боллоо. 91 онд гавьяаныхаа амралтанд гарсан. Тэгээд өөрөө гэртээ хувийн телевиз байгуулсан. Одоо 5 дэлбэ гэдэг хамтлагтай. Тэр чинь гэрээсээ нэг яадаг тэр нь гарна гэж одоо энэ эрлийн дээрээс гарахад бол хэцүү ингээл халтар юуаар гардаг. Тэгээд 94 онд бид нар ярьж хагаад ер нь бол ийм юутай болмоор телевизтэй болмоор гэсэн Доронтын радиогийн Монголын радиогийн сурвалжлагч хэрэг бид нар санал тавихгүй ингээ манад илүү одоо ийм техник байгаа танах ахгүй гэх. Тэгээ аймгийн орон нутгийнхаа удирдлагуудад саналаа хэлсэн чинь нөгөө тгий гэд. Тэгээ хэрэг Улаанбаатарт нөгөө техникээ авчираа. Тэгээд манай Эрдэнэ хотын радиогийн
одоо тэгч 11 дэх жилд болсон байсан. Тэгээд бид нар замдаа Дархан хотын радио байгууллагад манаас 1 жилийн дараа байгуулсан. Тэдний 10 жил яг 94 онд 6 сард болж идэг. Дарханаар ороод анхныхаа нөгөө камер юун дээр бичлэгээ хэрэг анхны мэдээг маань би чинь нэг сурвалжлага аваад хотын захиргаанаас тэгээд тэдний Дарханы радиогийн тухайн нэг мэдээ бичээд ингээ ирээд тэгээд шүн чин суугаад манай одоо совда гам ягмар одоо пүүч энтер хийсэн л дээ. Тэгээд тэр үед чинь титрийн машин энтер байхгүй бүгдээ сонины үсэг хайчилж байгаа л цонхон дээр наахнаалаа. За тэгээд гарчиг энтер байхгүй, компьютер байхгүй. Тэгээд энэ уртлын хотын захиргааны одоо статистикийн хилцэн рүү орж иж компьютерийн дэлгэцэн дээр ганц хоёр нэр бичээл одоо гол гудамж юу чилээ ингээл бичээл тий мэдээний хөтөлбөр энтер гэж бичиж байгаа. Тэгэл тэрийг авч оруулдаг. Яг бидний Батхуунаас совтаа бол туршлагатай байсан. Нөгөө Эрдэнэ төлөвлөрийн телевизэд ажиллаж байсан. За ингэн тэгээд тоолол 1-2 секунд тоолол нөгөөхөө эргүүлж одоо титр гаргах гэж энэ их юм болж исэн л да. Тэгээд хийгээд ингээд 94 оны яг 6 сарын 6-нд анхны нэвтрүүлгээ болол эфир цацсан. Тэгээ одоо бодоод хахад бас 6 сарын 6-ны өдөр яагаад сонгосон бодвол нэг төдөр байсан юм шиг байгаа. Тэгээ одоо бодсон чинь нэг агуу их Пушкины төрсөн өдөр идэг шүү дээ. Тэгээ одоо би нэг сүүл боловсрол руу орсон болохоор Пушкины төрсөн өдрийг их сайн мэддэг. Энэ орос хэлний багш наргаа энэ өдөр нэг жоохон орос хэлээр орсоор амьсгалж орсын энэ яруу найр гутг зохиолоор жоохон амьсгалж ингээсэй гэж боддог ш 6 сарын 6-ны өдөр манай анхны эфир гарсан байгаа. Тэгээд сүүлд нь Новосибирск руу манай продюсерын хин хоёр яваад тийм титрийн машин авчирч ирсэн. Монгол үсгийн фонттой. Тэгээ арай сайжирсан. Тэгэл одоо бүтэн санд нэвтрүүлгээ хийгээд ямар одоотой адилхан юм олон техник байсан биш. Тэгэл переставканд монтажлна. Тэгэл одоо алдаж гацсан бол тэр сүүл нь тайрагдана, маш хэцүү, маш хариуцлагатай. Тэгээд араас нь одоо энэ бичээ салсан дээр бичиж явдаг учраас энд тэр дундуур нь хийчин гэсэн юм байхгүй. Тэгэл одоо хөтөлбөрөө хийгээл эхлээл мэдээ тэгэл мөөжигийн цаг гээл нөгөө одоо нөгөө Батмунхийн Батбаатарын аав Батмунхгой Алимаа агч хоёр ч манай мөөжигийн цагийг хийдэг. Тэгэл хүүхэлдээ тоглуулна. Тэгэл дараа нь хүүхэлдээ киноч гаргадаг юм. Тэгэл мэдээний дараа чинь ярилцлага явна. Тэгэд манай тэр үед ажиллаж байсан сэтгүүлчид маш хөгжсөн юм юу гэхээр маш их бие даасан. Монголын одоо үндэсний олон нийтийн телевиз ихэн одоо тэгж эфирт өөртөө нэвтрүүлгээ хөтэлдэггүй байхад манайхан бол хөтөлцөрсөн шүү. Ер нь бол яг үннийг хэлэхэд тэд нар бол хишиг өдөр гээд өөртөө нэвтрүүлгээ бэлдээд эфирт хөтлөөд тэгээд одоо явдаг ийм зүйлүүдийг нэвтрүүлж байлаа. Тэгээд би дааж одоо мэдээллийн хөтөлбөрийг ээлжилж хийдэг байсан. Бүр 7 хоногт нэг зохиомжч гэдэг юм уу ямар нэгэн уран сайхны хөтөлбөр маш оруулж шахдаг байсан. Тэгээд тэрэн дээр ч манай одоо энэ яруу найрч манай одоо хэм байн лавдар чинь болт сайхан байна. Энэ таштандгийн мөнгө чаргал энэ төр шахах шүү дээ. Шахаал тэгээд манай самбуугийн төмөн тэмдэглэл гэж маш мундаг тийм авиаслаг сэтгүүлч байсан. Тэгээд төмөө маань бол толгойдоо бодоод явж байгаад хийж байгаа одоо нэвтрүүлэхэд нуран сайхны нэвтрүүлэг энэ бол бүр сэтгэлээсээ ингэж сэтгэл гаргаж хийдэг. За манай Наранбатагийн залуу байсан. Тэр залуу бол бас их сэтгэлээ өгдөг. Энд бүр нэвтрүүлгийг сайхан болгох, чанартай болгох, яаж айтайхан хийх үү гэдэг дээр бүр аим амьдралаа ингээл өгсөн. Тэгэл дараагийн үеийн тэгэл та нартай тэгэл хоёр Батбаатар мөнгөн туяа балжин юм гээл ороод ирсэн. Тэгээд маш чадвартай хүмүүс байсан. Манай Гамигмар бол бас төвд ажиллаж байсан туршлагатай. Ерөөсөө цаг наргүй энд чинь бүр ингээл энэ ажлынхаа төлөөл явдаг ийм хүмүүс байлаа. Тэгээд идэвхтэн нэвтрүүлэгчд бол одоо 3-4 ээлжийн эрэгтэй эмэгтэй энэ нэвтрүүлэгчдээс тэд нар маань их тос болдог байсан. Тэгэл одоо нэг өдрийн 6 цаг 10 минут гэхтэл эфир гарах ёстой. 15 минут болохлоо одоо манай тамгийн газрын дарга давг тархаж утастай шүү дээ. Нэвтрүүлэг яагаад хоцорч яах вэ гэл тийм хариуцлагатай хүмүүс нь чагнадаг, радиогоо сонсдог ийм байла. Тэгээд тэр үе бол их сайхан санагддаг юм аа. Приставка хальцтайгаа тэврээд л Баян өндрийн ороор явдаг байж. Баян өндрийн ороор явнаа. Манай жаргал сайхан гэж олооч байна. Тэр жагаа манд тэгэл заримдаа цагчин болчоод байна гэл уурлан за цастаад бол нөгөөх нь гулгаад одоо дугуй муутаал гарахгүй яа тэгэл одоо нэвтрүүлгийн цаг хоцорлоо гэхэд бол нөгөө приставка хальцтайгаа тэврээд уул руу гүйжсэн юм манайханд бол зөндөө олон бий. Олон тэгэл гүйжиж бол гаргадаг энэ төр тийм зүйлүүд байлаа. Одоо бол танд төхөөрөн техник сайжраад одоо бол өдөр шөн шиг ялгат болсон байна шүү дээ. Өвөл бол жоохон хэцүү л дээ. Манайхс нөгөө Москвич гэж жижиг машинтай 7200 гэ шарангийн жижиг машинтай цэндийн жаргал сайхан эрт явахгүй болохгүй гэж загнана. Тий. Ороо эфир 12 гээд дуусахад машин очиж чадахгүй бол приставка тэврээд Баян өндроос наашаа алхаж ирдэг. Тийм цаг байсан шүү.
Одоо бол харин алхалтай зам юмтай болчиход одоо бол талхад ирэхэд саадгүй. Одоо ингээл хаяа гарч яхад бол юм тухайн үед бол хэцүүс чинь бүр тойроод гардаг. Тэгээд тэр чинь хүн их явдаг болохоор зам муу тийм ээ гарч өгдөггүй тийм хэцүү байсан. Тэгээд тэр үеийн хүмүүс их сэтгэлтэй. Одоо бид нар чи 2 өдрийн өглөө бол нэлээд чанга өдөр штэ. Шуурхаа хийдэг. Одоо литургчээр хамаг юмаа л одоо нэвтрүүлгийнхаа чанар чансаа ярина, үнэлгээ өгнө тий. Ингээд л одоо жишээлбэл манай няруу гэлдэгт чинь бүр даваа чинь надад ярина. Тийм юм байна. За манай жаргал сайхан бол зүгээр явахгүй. Одоо та нартай чинь мэдээнд явахаараа зэрэг гэрэл байрж өгнө, зааж өгнө, энэ тэндээс наав өгнө. Тэгээ тэр шуурхай дээр бол хэлнэ штэ. Хүн одоо үзэгчд рүү одоо нуруугаа харуулсан байх ч гэдэг юм уу, ам хамраа онгорхоо гаргасан байх, нүүр хамаа будаагүй байсан ч гэдэг юм уу, хувцсан нүрчгэр байсан гэж шүүмжилдэг. Тэгээ би жаргал сайхныг мундаг залуу ээждэг гэж одоо боддог. Их итгэвчтэй. За чиг шүүмжлэгч байсан. Тэгэхээр тэр бол одоогор бол нөгөө үзэгчдийн төлөөлөл байхгүй. Үзэгчдийг төлөөлөд нэвтрүүлэг ямар болж байгаа гэдэг одоо чанарын үнэлгээ өгöd байсан юм билээ шүү дээ. Жага нэг тэгж хэлж байсан. Та нар яасан хөгшин мэдээ гаргадаг ингээд. Тэг хуучирсан л гэсэн үг л дээ. Тий. Тэр мэдээний асуудал чи ер нь тийш 7 хоногт ганц удаа эфир гарна. Тэгэл одоо нэг өдөр бид нар болсон ямиг нэг өдөр амжиж сүүлийн үчи мэдээ гэдэгт оруулна. Тэгээ хоёр дахь өдрөөс хойш ахуулаад дараагийн бүтэн сайн хүртэлх мэдээнүүдийг хоримтлуулж байгаа дараагийн нэг өдрөө гаргана. Үгсэн мэдээ, хонсон мэдээ, сүнсэн мэдээ оруулаа гэл ингээ шүүмжилдэг. Өөр боломж байгаагүй. Бид нар бол тухайн цаг үеийн одоо тэр нөхцөл байдал тохируулсан цаг үеийн бүтээгдэхүүн цаг үеийнхаа тийм хийж ирсэн шүү дээ. Ер нь бол тийм ээ. Одоотой адилхан шууд эфирт явуулна лайв хийж гэдэг юм байхгүй. Тий. Би бол 1996 оны 8 дугаар сард ажилд орж ирсэн. Тэгээд тэр үед их тийм хатуу ширүүн дарга байлаа та. Ялангуяа тэр 2 дахь өдрийн өглөө бол ер нь нэг жоохон тийм хэцүү хаалга нь ингээ онгорхоо яг тэр хаалгаар нь өнгөрдөг. Тэгээд бухч ажиллаад үүдэн зогсож байгаа ах нарт жоохон ширүүн ханддаг байлаа. Тэгээд ах нар бас эфирээ тавьчаад жоохон одоогийнхоор шоудаг байсан юм шиг байгаа. Тэгээ богч ажиллаад үүдэн зогсож байгаа дараа ах нарыг тэгэл их зэмлдэг байсан. Энд нэг зүйлийг би тодруулж хэлэх гээд байгаа юм. Одоо олон сэтгүүлчид манайхаар дамжижтэй. Манайхаар дамжиж гэдэг нь одоо Эрдэнэтийн радио телевизэн төвөөр дамжиж. Тий. Цэгмэд Бямбатөржийн цэгмэд байна. Итэвхтэн байсан. Батмөрийн Батсул байна. Итэвхтэн байсан. Төгс бат маш олон хүмүүс байна. Тэгвэл шинэ ирсэн Батчулууны мөнгөн туяа, Минь Чаргалын Балжин юм гээд хоёр залуухан сэтгүүлч охинтойгоо их актер гэрээ хийсэн гэж ярьдээ. Тэр хоёр хожим нь ярьдаг. 3 жил хүнтэй сууж болохгүй шүү гэж. Ажил бүтээлээ тий. Ажил бүтээлээ харуулж ижил одоо дараа нь хүн болно шүү гэж. Тэгээ тэр нэг зөв байсан гэж энэ охтууд ярьд юм лээ. Гэхдээ яхаа би чинь 91 оны 1 сарын 31-нд одоо хотын гүйцэтгэлгааны гишүүдийн хурлаар ороод 33 настай дарга болж илээ шүү дээ. 33 гэдэг бол залуу. Тэгээд одоо энэ хүн туршлагагүй гэж хэлээд зарим нь болохгүй энэ тэрэг гэлдэгжсэн. Тэгэхэд тухайн үеийн гүйцэтгэлгааны одоо боловсон хүчин хүний нөөцийн одоо ажилт нь манай дугар гэж багш байсан. Сүүлд бас сонины эрхлэгч энэ хийжсэн. Тэгээд чадна энэ хүүхд байхын бид нэр нь их зохион байгуулагч хариуцлагатай гэж байгаа намайг дарга болгосон. Тэгээд өрсөлдөгч байсан надтай. Тэгээд дарга болоод тэр хөдөлмөрийн гэрээ мэрээ хийх чинь бол ямар юм мэдхүйтэй тийм ээ. Тэгээд миний хамгийн номер анхны одоо нэг тоот тушаалаар ажилд орсон хүн бол самбуугийн төмөн дэмэр л байхгүй. Тэгээд түмээтэй гэрээ ихээр ингэж одоо 3 жилийн түмээ чинь 2 охинтой төгсөж ирсэн. Мойс төгссөн тийм одоо офицерын гэрүүлээсэн шүү дээ. Тэгээд гэрээ дээр юу гэж хэлсэн гэхээр 3 жил хүүхд гаргахгүй гэсэн чинь түмээ надад тэгэхгүй. Би чинь эмэгтэй хүн шүү дээ. Тэгж болж байгаа юм. Хэрвээ хүүхд гаргachвал яах юм гэхээр за ямар ч байсан 3 жилийн радио одоо хөл дээр нь босгоно. Хүүхд гаргаж болохгүй шүү гэсэн. Тэгээд хизээ хойно бүр 2000 он гарсан хойно талигач нэг таарлаад гэжсэн. Дараагаас би таны даалгаврыг маш сайн биелүүлсэн шүү гэд. Тэгээд дараа нь 96 онд төгсч ирээд яахт бас л мөнгөн туяа тэртээ гэрээ ихтэй одоо хүнтэй сууж болохгүй гэж чараа хэлээгүй маа. Хүүхд гаргаж болохгүй л гэдэг. Тэгээд одоо хүүхд гаргавал нөгөө ажил тасрна ажиллаад бодоод исэн юм шиг байна. Тэгээд одоо бодоход бол хүний эрх зөрчижсэн айхтрал хүн байсан юм шиг байна. Одоо бүгдээрээ өөрсдөө яг ингээд таны тэр хийж байгаа ажлыг хийгээд тэр зовлон жаргалыг зэрэг мэдэрч байгаа хүмүүс зүв байсан бэлээ гэж ярихыг би бас сонсч байлаа. Тэгээ түрүүн та нөгөөх телевиз дээр нэг ингээд зохиомжны тухай ярьлаа. Биднэрт бас тийм үүрэг өгдөг байсан литүүшкэн дээр. За энэ 7 хоногт хэний зохиолоор ямар зохиомж хийх гэж байна гэж.
Тэгээд л нэг үүрэг авчаад л за яг вэ заримдаа бас ингээд л нөгөөхийгөө залгардуулж явж байгаад л нэгд өдрийн өглөө зургандаа гараад ороо эфир тэр зохиомж гарч л байдаг байсан та. Одоо гэхэр бол энэ нөгөө богино кино юм да. Тэгэхэд манайхан мундаг байсан байгаа хөө. Одоо догмитын аргагүй амраг гэдэг уужаар зохиомж хийгээл тэгэхэд тэр бол одоо хитгэн 3 4 хүн гараад хийчих тийм зүгээр байх бол ганц камераар тий. Тэгэхэд ч манайхан чи хиймэл нууран дээр очиод тэр шоу досны шоу оруулаад тэр намаг бүх юмыг одоо маш гоё зохиомжлол ингээд юм хийгээд ирсэн байсан. Тэгэл одоо анхны юунууд шүү дээ. Одоо бид нар улсын баяр наадам байна. Эрдэнэтийн наадам. Тэгэхэд тэр морь даагааж бичлэг хийх. Тэгэл одоо бүх сур гэдэг эдний чинь хийхэд бол бас л нэлээд чартаас авьяас шаардсан юм зүйл. Тэг чин 93 наадмаа гурвангийн сурвалжлаад гурвал морио бүх 6 наснаа дагаад хийгээд ирдэг. Тэгэл наадмын 2 өдөр чинь бид нарт халтар болтлоо. Нэр бид нарт тэгж хойшуур одоо ундаа бас өгдөг хүн байхчгүй. Тэгэл одоо ядраал сурвалжланд яваад нөгөө наадмын талбай дээр явах дуу хөгжмийн чинь Наранбатаа бид нар хариуцсан юуны холбооны инженер амар жаргал бид нар. Тэгэл тэр дуу юуг болвол тэд нар ч одоо үзэл суртын өндөр хэмжээнд дуу явуулна. Ардын дуу одоо тэгээд тохирсон дуу нэг удаа гавьяатын котын сүмбэн хуруу гэл өнө дуу энэ төр явуулаад одоо би чам тайртай киноны дуу явуулснаас хойш манай Бөхчлөөнгөө хотын намын хорооны хурлаар орж донгодуулж арга хэмжээ авахулчихсан шүү дээ. Тэгээд завхаа дуу явуулсан гэд. Тэгээ сүүлд би бодоод л яагаад юун завхаа хийсэн болоо гэдгс нэг сүмбэн хуруу чинь болоо тийм их яагаад тах дуу байхгүй шүү дээ. Утас шаглаж ойсон гэдэг нэг юуны тухай дуу байгаа шүү дээ. Одоо нэхий үйлдвэрийн ажилтны тийм. Тэгээд тэр 2 дууг явуулсан гэдгээс үрж ирсэн. Тийм л хатуу захиргааталтын үед одоо бид нар ажиллаж байсан. Яг би залуу хүн байсан учраас нэг тоодгүй. Тэгээд одоо хурал юм боллоо гэхэд нөө намын гишүүн тэр дарга нартай л ярина штэ. Тэгээ манусыг бол гарчээл гэж байгаа юм чинь. Тэгдэлсэн. Тэгээ тэр наадмын талбай дээр тэгж ач холбогдол тэр олон цагаан хоолойг ажиллуулад тэрүүгээр хинээр уншуулах уу одоо нэвтрүүлэгч нь хэн байх вэ? Тэрний бүх сценаар зохиолыг бичнэ. 2 өшөөнд сууж гал бичнэ штэ. Одоо тэгэл анхаараараа гэдгээс ахуулаад бүх юмыг л одоо фанфар явна. Тэгээд ингэн дарга ингэж үг хэлэн дараа нь тим юм зааж агсаал явхад одоо бүх байгууллагын тэр хамт олонны ололт амжилтыг одоо ярина энэ гэл эний чинь бол тэгээ Орос Монгол хэл дээр явдаг байсан шүү дээ. Одоо Зойрын Эрдэнэт гэдэг радио байсан 3 сувгийн радио гэдэг Эрдэнэтийн хуучин хүмүүс бол мэдэх бах. Тэгэхэд нэг сувгаар нь дандаа Оросын нэвтрүүлэг явдаг. Тэрний дундор Зойрын Эрдэнэт гэдэг Эрдэнэтийн одоо энэ мэргэжилтэд зориулсан Орос хэл дээрх нэвтрүүлэг явдаг. Тэгээ энэ нэвтрүүлэг бол бас хүмүүст их мэдээлэл өгдөгсөн. Тэрний тоймыг бас бэлдэж өгнө. Одоо Монгол орнд юу болж ийн яаж ийн үгээ. Тэгээд Алтан Соёмбын тугийн дорчуулын нэг тийм нэртэй тоймыг бол би бас Орос хэл дээр бэлтгэж ярьдаг байла. Тэгээд тэнд ажиллаж байсан одоо Лидия Ивановна Мусихна гэдэг эмэгтэй бол мэргэжлийн сэтгүүлч. Сүүлд манай энэ үйлдвэрийн хэв мэдээллийн албанд 2 удаа ирж ажилласан та ном метр гаргасан маш мундаг тэр хүн эмэгтэйгээс бол би бас зөндөө юм сурсан. Тэгээд энэ хэв мэдээллийн Эрдэнэтийн энэ хэв мэдээллийн байгууллагад бол одоо Монголын нэртэй сэтгүүлч уран бүтээлч маш сайхан хүмүүс ажиллаж байна. Одоо Монголын сэтгүүлчийн нэгдсэн хэвлийн дэд ерөнхийлөгчөөс одоо өсгөөдрийн тоо гэж хүнийг одоо хэлэхгүй байхаа аргагүй. Энэ хүн бол одоо Монцомэ үнэн сүнний сурвалжлагчаар ажиллаж байсан энэ мундаг хүн байна. За манай Янда Аргацгүй үнэн сүнний Монцомэгийн сурвалжлагч бас энэ мундаг хүн байна. За тэгээд одоо Цэрэнжөв гэдэг мундаг залуу одоо ер нь иргэний нийгмийн байгууллагыг одоо төлөөлөж энэ хэвлэл мэдээллийн чиглэлээр дуурч байгаа бас мундаг юм оюунлаг залуу бас энд ажиллаж байлаа. Гамбат гээд бас үнэсний Монцомэгийн их мундаг юм хүн байлаа. Тэгээ энэ мундаг хүмүүсийг одоо шилд сонгож явуулж байсан ямар учиртай юм гэхээр тэр бусдаас бол өөр Орос хэлтэй тийм ээ. Ер нь бол бас нэлээд чадварыг харж ингэж явуулж байгаа учраас Эрдэнэтийн хэвлэл мэдээлэл бас нэлээд нөлөө бид байсан болов гэж ингэж боддог. Бүр анхны одоо үнэсний Монцомгийн сурвалжлагч бол гүр эренчин гэж хүн байсан шүү дээ. Энэ хүн бол бас анхны дугаар Эрдэнэт сонины анхны дугаарыг бэлтгэж одоо болгонд хэвлүүлэхэд энэ төр их үүр гүйцэтгэжсэн. Тэгээс үлдээ дархамдуу шилжиж явсан юм хүн байгаа. Тэгээд дараа нь 76 онд одоо манай Ламперингийн Мажигсрын гэдэг сэтгүүлч бол намын дэдийн сэтгүүлчийн анги төгсөөд Эрдэнэт сонины одоо анхны эрхлэгч үйлдвэрийн дараагаар бол ингэж ирээд ингэж ажиллаж байсан. Тэгэл Галивдитач хариуцдаг их л ажилтаа юм байсан. Тэгээд л одоо 82 онд энд ороод 2 жил байж их юм суурч нухлагдаж тэгээд радио телевизэд 16 нийт нэг 20 жилийн амьдралыг би яг Эрдэнэтийн хэвлэл мэдээллийн байгууллагад өнгөрүүлсэн байгаа. Надад сүүлийн 20 жилийн амьдралаа тэгэл боловсролт зориулж явах шиг. Дөрөв таны ярьсан дээр бид Эрдэнэтийн наадмыг өрнөр нь ингээд
За шууд биш юмаа гэхэд ингээд дамжуулдаг байжээ гэж. Тэр үед хурдан мөр дагахад тийм таата байгаагүй юм. Зам нь хэцүү. Тэгээд 69-ны цонхонд буухгүй, дээдлийнхэн цонхыг авчхаар зэрэг дан шороо орж ирдэг. Тэгээд 2 хүн өдөрт 6 насны морой дагаад ингээд тэгээд ирээл буцаал ингээл явдаг тийм үе байсан. Тэгтээ сайхан жаргалтай байж. За өнөөдөр бол 3 дугаар сарын 6 сэтгүүлчдийн одоо баяр гэх юм уу? Тэгээ сэтгүүлчдийн өдөр юм. Тэгэхээр өнөө цагийн сэтгүүл зүйн тухай, өнөө цагийн сэтгүүлчид хооч үе залуучуудынхаа тухай ярих. Одоос 170 жилийн өмнө Монголд анхны тогтмол хэвлэлийн суур тавигдаж шин тойл хэмээх бичиг гэсэн юм сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэж ингээд энэ өдрийг бол Монголын сэтгүүлчдийн одоо мэргэжлийн өдөр болгон тэмдэглэдэг болсон. Тэгээ энэ өдөр бол одоо сэтгүүлчд маань үнэхээр бас үгээ хэлдэг, энэ тогтмол хэвлэлийнхаа түүхийг ярьдаг, бас энэ үе үеийн одоо сэтгүүлч уран бүтээлчд энэ хүмүүсээ алдаршуулдаг, тэднийхээ үгийг сонсдог ийм сайхан өдөр болгож ирсэн. Дэлхийн хэвлэлийн эрхчлөөний өдөр бол 5 сарын 3 бол арай өөр. Тийм ээ. Монголынхаа энэ үндэсний одоо тогтмол хэвлэл үүссэн энэ өдрийг бол ер нь бас тэмдэглэж явах учиртай гэж би боддог. Тэгээ энэ ягаад тэгэхээр зэрэг энэ хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг бол 4 дахь засаглалын үүргээ бол ямагт чинь үнээр ингэж гүйцэтгэж явах юм бол одоо нийгэм бол бас их эрүүл байх боломжтой гэж боддог. Тэгээ харамсалтай нь бол зүгээр сүүлийн үед ингээ хараад байхад бол хараат сэтгүүл зүй бол зарим юм дээр доголдож байна. Сэтгүүлчийн хэвлэл мэдээллийн байгууллагын ёс зүйн зарчим алдагдаж байна. Тэгээд одоо мөнгөтэй хүмүүсийн халаасанд багтж байна. Ер нь жоохон бас бусрамг юмнууд их байна л да. Тэгээд өнөөдөр гихтлэн 100 гаруй телевиз байна. Энэ олон сайтууд ажиллаж байна. Одоо хүмүүсийн одоо иргэний одоо үзэлдээ илэрхийлэх энэ дэр бол чөлөөтэй нээлттэй болсон нь бол нэг талаас ололт боловч нөгөө талаасаа бол хүмүүс одоо мэдээллийн энэ урсгал донд толгой нэргэж байна. Аль нь зөв юм, аль нь буруу юм. Бид нарыг ажиллаж байх яг тэр эд сайхан залуу ингэж ажиллаж байх үед бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед одоо захиргааталтын үед тийм ээ нэг намын тогтолцоотой байсан. Энэ үед бол бид нар бол маш их шүүлтүрийг давж гарч юмаа хийжсэн учраас янз бүрийн юм алдаа гардггүй. Монголын радио, үндэсний телевиз үнэн сонин энэ дээр гарч байгаа бичиж байгаа зүйлийг бол үнэн л гэж боддог. Энэ бол хамгийн зөв мэдээлэл гэдэг. Одоо бол итгэхэд хэцүү шүү дээ. Хүн болгон дуртай юмад хэн төрөл дуурсныг бараг л дагаж одоо тэр мэдээлэл авчих гад. Одоо ялангуяа энэ нийгмийн сүлжээн дээр бол хүмүүс маш их төөрөлдөж байна. Хүмүүс бол маш их стресс оруулаад байгаа юм. Энэ бас нэг талаас энэ байж магадгүй гэж би боддог. Тэгээ хүмүүс бол яг цагаа их энэ рүү алдаж өнгөрүүлж штэ. Тэгээд хэрэгтэй мэдээлэл олж аваад ашиглаж амьдрал ахуйд хэрэгжилж байл нэг хэрэг. Нөгөө талаас дэндүү их орон зайд шүлөөтэй яснаар бол тэгэл бараг амьдрал ахуй зарцуулах цагаа болоод хамаг цагаа тэндэл зарж үрж ингэж байна. Тэгээ дээрэс нь одоо нэг жоохон пост оруулсныхаа өөргөө одоо бараг би сэтгүүлч хийж байгаа ажлыг чадчихэ нэтэр гэж ойлгоод биш. Мэргэжлийн сэтгүүлчдэг бол энд бол өөр байх хэвээр. Тэм одоо зүгээр Монголын хэвлэл мэдээллийн энэ зөвлөл гэж байгууллагыг би бол хөндлөнгийн байгууллага байж маш сайн ажилласаа гэж ингэж боддог л доо. Тэгээд яг гарч байгаа гомдол иргэдийн гомдолд бол бас авч үзээд одоо хянаад тариу өгдөг энэ юм байна. Гэхдээ энэ болж болохгүй байгаа юмыг бол бас хэлж жоох ёс зүйн хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим гэдэг юм лээ баримталж ажиллавал одоо зөв зөвтэй юм шиг санагддаг. Дэндүү их одоо мөнгө өгсөн хүнд бол мөнгөтэй хүний захиалгаар гэрээ байгуулсан гэдгээр одоо яаж ингэж халаасан багтаж ажиллаж болохгүй гэж боддог. Тэгээд одоо хин яг үнэн яриад байгаа, хин хотлоо яриад байгаа юм гэдэг юм байдгүй. Дээр үед бол одоо бас шүүмжлэлийг бол хүмүүс их зөв хүлээж авдаг гэсэн. Шүүмжлэл одоо сонин дээр Эрдэнэ сонин дээр жишээлбэл шүүмжилсэн байлаа гэхэд шүүмжлийн мөрөөр бид нар ингэж ажиллаад ингэж арилгаад ийм үр дүн төрлөө гэж заавал хариугаа хэлдэг байх жишээтэй тийм ээ. Тэрний мөрөөр ажилладаг. Одоо бол одоо нэг үйл явдал дээр олон одоо сайт очоод лайв хийгээ шууд дамжуулж байлаа гэхэд өөрөөхөө өнцгөөс дандаа юмыг их буруу одоо юу хэмтэй жоохон олныг өөртөө татах гэж тийм сенсацийн хойнослол хөөцөлтэй дэнэ гэж бодож байгаа. Тэгээд тэр нь яг 90 сурлах сэтгүүл зүй юм гэхээр тэрүүгээр яг бичээд дагнаад яваад байгаа хүн бол одоо мэдэхгүй. Би зүгээр болормоо сэтгүүлч шиг тэгээд яваад бас нэг жоохон голтой юм гаргаад бичиж байгаа хүн бол ховрлах шиг санагдаж байгаа. Ер нь жоохон сенсацлдаг цаана дандаа эзэд байгаад байна уу та гэж ингэж харддаг. Тиймэрхүү л байгаад байгаа шиг байна. Сэтгүүл зүй нэг жоохон ёс бус болж ийл гэж ойлгох юм байна. Ягаад тэгэхээр зэрэг
Таны ажиллаж исэн үе 20 дугаар зуун тэр үед ийм бусрамг зүйл битгий хэл зочныхоо нэрийг тавихдаа титрийнх нь уртал овгийнх нь ихний үсгийг буруу тавьчих юм бол цалингийн арга хэмжээ авахулдаг байлаа шүү дээ, тийм ээ. Энэ бол маш том алдаа байсан, тийм ээ. Тэр бол ер нь хариуцлагт хүний сургасан хариуцлага, зохион байгуулалт энэ юмд бол мэдрэг маш сургасан шүү дээ. Жишээлбэл ямар нэг одоо хурал цуглаа нэг үйл явдлаас мэдээ сурвалжлаа аавна гэхэд бол маш их бэлтгэлээ хангаж очдог гэсэн. Тэнд зөвхөн одоо техникээ бэлтгэхээс гадна тэр болох гэж байгаа үйл явдал. За өнөөдөр Эрдэнэ хотын иргэдийн хурлын хуралдаан болох гэж байна. Тэндээс одоо сурвалжлага бэлтгэнэ гэж байгаа бол тэр хурлын хуралдаанаар юу хэлцэх гэж байгаа юм? Ямар ач холбогдолтой, ямар зүйл нь иргэдэд хэрэгтэй? Тэр илтгэл юм бид нар ч бүр аваад уншицсан, судалцсан. За яг энэ дээр нь одоо фокуслж яг энийг одоо авч анхаарч байгаа яг энэ асуудлыг ирээж байна. Хүмүүсийн нийгмийн асуудалтай зориулсан яг ийм зүйл, эрүүл мэндээр ийм байх юм. Энэ нь бид нар чухал байхгүй тий. Тэрийг бол голлож ингэж юм хийдэг, маш бэлтгэлээ хийдэг. Тэгээд үйл явдлыг эхнээс нь дуустал нь тэнд сууж ээж дүгнэлтээ одоо тархинтаа бодож боловсруулж цаасан дээр бич буулгаж ээж нийтэд олон нийтэд мэдээлдэг байсан. Одоо үйл явдал дундаас л юм одоо ямар нэгэн тийм хурал цуглаан болж ирсэнээс тэр дундаас л тийм болж байгаа гэж шууд дамжуулдаг. Тэндээс нь одоо үзэгчдэд иргэдэд хэрэгтэй зүйл байна, хэрэггүй зүйл байна. Зарим нэг зүйл бол одоо хүмүүсийг маш их бухимдуулдаг, стресст оруулдаг, янз янзын юм биш гэдэг. Тэрэн дээр бол одоо шууд тийг дамжуулж байгаа нь шуурхай одоо цаг хэмсэн хэрэгтэй боловч нөгөө талаас бас тэнд жижиг ч гэсэн бас өөрийн бас шүүлтүр байх хэрэгтэй гэж би боддог. Хүмүүсийг одоо учрын болоог байж байх юм инглээ тэглээ. Одоо ийм сэжигтэй тохиолдол одоо коронавирус гарлаа эрдэнэ тэнглээ ийм өвчин гарсан гэл ингэ чинь хүн болгоод яана гэл ингээд хичнээн тархиных нь нийтээс өгч хичнээн хүмүүс сандралд орж тэр чигээр эрүүл мэндэд ямар нөлөөлөл үзүүлэх вэ? Тэгээд тэр мэрийг бол одоо нэлээд бас бодож энэ хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа манай одоо энэ ялгаа залуу сэтгүүлчид өөрсдөө их сайн бэлдэж боловсруулж юм их уншиж тэрэн дотроо боловсруулалт хийж тийм ээ задлаж дүгнэж ингэжээж бас дуурч юмэр байгаа. Одоо эфирт гараад байх нь сонирн биш. Гол нь тэр гаргаж байгаа мэдээлэл өгж байгаа нэг хоёр өгүүлбэр ч гэсэн нийгэмд хэрэгтэй ийм мэдээлэл зөв юм байгаасаа гэж боддог. Тэгээ нийгэм бол харж байгаа шүү дээ сэтгүүлчийг бол энэ одоо зөв юм ярьж гэнэ үү? Одоо сүүлдээ ч яг энэ олон телевизээс хүмүүс бол сувга сонгочж штэ. Ер нь бол за энэ эдний сувгал эдний мэдээллийн хөтөлбөр арай нэг жоохон голтой юм ярьдаг даач гэдэг юм. За энэ сэтгүүлч нэг жоохон иргэдийн өмнөөс зөв дуурдаг ч гэдэг юм. За энэ бол яг хөө одоо ингээд сенсац хөөцөлдөг энэ одоо нэг шантаажны сэтгүүлч гэдэг юм. Ингээд бүр сайхан англиад үгнээд иргэд бол одоо янз бүрийн боловсралтай янз бүрийн хүмүүс байна. Эдгээр дүгнэж чинь. Тийм учраас сэтгүүлч бол өөрөө хоцрогдохгүй тулд өөрөө тэднээс давж өмнө гიშгэж явахын тулд маш их уншиж боловсруулж одоо хэл устаа байж гадна дотны мэдээллийн сайт хэвлэл мэдээллийн маш их олон зүйлийг уншиж ингэж өөртөө хөгжүүлэхгүй бол ер нь хоцрогдно шүү үзэгч сонсогчдоос хоцрогдно шүү гэж боддог. Тариаланч хүн өөрийнхөө тарьсан төмс хүнсний ногоо юу ч гэл бай тэрийг зах зээл дээр гаргаж борлуулад тэгээд тэрийг худалдаж авсан худалдан авагч таашаасан байвал мэдээж тэр хүн сайхан санагдах баг. Магадгүй таны тарьсан тэр ургамал өнөөдөр их олон байна. Зарим нь телевиз ахлаад явж байна, зарим нь сонин сайт олон зүйлийг ахлаад явж байна. Та энэ дээр ер нь ямар хөө бодолтой байдгүй? Энэ дээр би бас дүгнэлт хийж үзэлдэ. Би ер нь Эрдэнэтийн энэ радио телевиз мэдээлэлд ажиллаад юу бүтээсэн бэ, яасан бэ гэдэг ийм зүйлээ бас нэг цаасан дээр болгож үтсэн. Ямар ч сан 20 гаруй хүнийг мэргэжлийн чиг баримжаатай болгож энэ хүмүүс маань өнөөдөр одоо миний санснаас илүү сайн ажиллаж байгаа. Одоо бүр чинээ сайн хэлдэг одоо манай одоо Мөнгөн Туяа байна, Балжин юм байна, одоо манай хоёр Батбаатар байна. За одоо төвд парламентын сэтгүүлч хийжсэн одоо манай доктор хамгаалах гэдэг манай Цэндийн оюун тунгалаг байна. За манай давгийн зол заяа гэдэг охин байна. Энэ бас их сургуулийн сэтгүүлч төгссөн. Одоо хамб гэдэг телевизийн захирал энэ хийгээд кино хийгээд ингээд явж байна. За манай Батцул байна. Манай Гам Мянгмар байна. Тэгээ олон манай Дарсамдгийн мөнх чаргал байна. Олон сэтгүүлчид ингээд сайн яваад би баярлдаг. Тэгээ энэ хүмүүс бол одоо тухайн үедээ яг их мундаг онлын арга зүйн мундаг тийм хүн байгаагүй ч гэсэн энэ хүмүүсийг ажлын дүртэй болгох гэж чадахгүйгаас чадахгүй хүртэл нь явж хамтдаа одоо зүсэм талхаа хувааж идээд нойргүй хоноод энэ хэвлэл мэдээллийн байгууллага радио телевизийн
одоо хөл дээр нь босох гэж ингэж явж ирсэн үр шимийг би өндөр хараа баярлдаг. Өнөөдөр Эрдэнэтэд 10 гаруй телевиз байна. Энэ олон 10-аад FM богинодлогын радио байна. Олон сайт энэ юмд ажиллаж байна. Энд байж байгаа хүмүүс бол ямар ч байсан тэрний үр нөлөөг хүртсэн энэ бидний эхлүүлсэн ажлыг ингээд аваад уламжлаад явж байгаад нь би баярлдаг. Бидэнтэйгээ хаяа уулзаад энэ шинжлэлийн баяр сэтгүүлчдийн өдөр энэ бүхнээр уулзахад за ямар ч гэсэн нүүр улаахгүй ингээд сайхан явж байгаад нь баярлдаг. Зарим нь яг хөө мэдэхгүй байж болно. Гэхдээ энэ түүхийг одоо мэддэг яг энэ дунд үеийнхэн танарын үеийнхэн бол энийг мэдэж баяр талархнаа илэрхийлдэг. Тоо үед нь битсэн зүйлийг ингэж бичдэг юм аа чадахгүй байх ингээд хогийн сав руу базаа шидэж яхад уурлаад дотроо бохимдаад байсан тэр хүн бол өнөөдөр тэрний хүчинд чинь би өнөөдөр ингээд сайн редактор, сайн захирал, сайн компани, сайн юм хэл мэдээллийн юу байгууллагад ажиллаад явж байгаа шүү гэдэг энэ үг л надад маш их урам зориг өгч миний хийж явсан зүйл одоо зорж явсан зүйл маань бол буруу биш байж л гэж боддог. Магадгүй тэр захиргаалтын нийгмийн тэр хүмүүжил бол одоо агчин би, хаягчин би. Гэхдээ бид бол энэ улс орныхаа төлөө хөгжлийн төлөө бол зөв юмны төлөө бол өстой ар амьдрал юм хаяал ажлын төлөө л явдаг байсан. Тэгээ тэрний үр дүн бол одоо бид нар одоо ч бид нараас арилахгүй хэн ч нэг арилгах чадахгүй. Тэгэл одоо хувийн хвшилд ажиллаж байсан ч гэсэн яг л тийм байгаа шүү дээ. Өглөө ажилтаа явдгараад явна хийдэг ажлаа хийн болж үтэхгүй байгаа юм эзэллийг одоо ямар нэгэн хэвлэл мэдээллийн байгууллага гэхгүйгээр өөрийнхөө орчинд өөрийнхөө орон зайдаа бичиж нийтлээд одоо жишээлбэл би одоо фэйсбүүкт 50000 найзтай тэгээд маш их хүсэлт ирдэг л да надад найз болох гээд дааж багтаадгүй. Тэгээд олон 100,000 дагагчд байж байна. Тэгээд бичсэн зүйл болгоны маань хүмүүс ингээд бас үзэж уншаад тэндээ санаа аваад хэлтгэлтэй. Саяхан нэг байгууллагын удирдлага хэлж байна. Би нэг удаа бичсэн мэн энэ урхаж солиордны тайзан дээр эндүүдлэг гүмттэй тоостой гуталтай гараал энэ эрэгтэй дараа нар өста заваан гэд биччихжээ л дээ. Тэгсэн тэрнээс бас санаа зовоод ажил дээр би гутал өнгөлөгч тавьсан гэж байна. Өмд одоо нэг костюм ингээ тайзан дээр гардаг хүн учраас би үлгүрт хийгээ тавьсан. Тэгээд чиний тэрнээс чинь би санаа зовоод гэж байна. Тэр хүн тэрэн дээр лайк дараагүй байсан ч гэсэн өнөөдөр амьдралдаа ингээ хэрэглээд үзэгчдийг иргэдээ хүмүүсээ тайзаа хүндлээд явж байгаа. Тэрийг сонсоод надад бол айгу ингээд тухайн үедээ сонирн байсан гэсэн сүд ботсон нэр тэр хүнд хүрч байгаа нь бас миний тэр битсэн хэдэн өгүүлбэрийн гавьяал гэж ингэж бодоод бас баярлж байлаа. Үнэн бөгөөд гашуун байсан учраас хүнд хүрсний ухаантай хүн хүлээж авчээ гэж ойлгож байна. Ер нь эмэгтэй хүүхдүүд аавдаа илүү их дотн байдаг, аавдаа илүү хайртай байдаг. Та аавын тухай дуу ер нь хэр мэдэх вэ? Гэхдээ аавын тухай маш олон сайхан дуунууд байдаг шүү дээ. Би чинь одоо яг гэртээ бол би дээр ахта дороо дөрөв дараас нь дөрөв эрэгтэй дүүтэй ингэж өссөн. Тийм учраас жоохон эмэгтэй хүүхдийн тэр нарийн ширээ мэдгүй жоохон аав тал руугаа манай аавч одоо Булган аймгийн сайхан аранга хайрхан яг энэ хоёр нутгийн завсар одоо манай хөшөө аав ээж хоёр ингээд нэг нь хайрхных нэг нь сайхан ингээд хүмүүс ахгүй юу. Тэгээд зам болдог бид нар сайханд одоо бид нар шин гаргаад хөдөө орхичин. Тэгээд аав маань ланд ангөрөө их дуртай. Би ч одоо бүрөөч авгийн юм шүү дээ. Тэгээд яг одоо бас нэг тарганы 20 морь тавьдаг байхад ганц юм ячаад модроо ороод нэг боодог энтер хийн. Тэгэхэд бол аавдаа тусалдаг. Тэгээ Булганы сайхныхан бол 900 хонь мал махтай хоол энтер идэх гэж байхгүй шүү дээ. Таргыныхаа мах идэл айргаа уугаал хуруудаал дэмбэдэл ингээл байж идэг. Анх очоод хөдөө очиход бол хэцүүлэг сүүлдээ дасдаг. Тэгээ сүүлдээ би чинь жоохон бахта 5 6 дахь ингээ хөөхтэй хата тарах энтер өвчдөг гэсэн одоо бол чадахгүй л хальтаа. Тэгээ өвчдөг одоо юуг айрыг бүлдэг, тогоо нэрх тэгэл ааруул дайвах тараг бүхлийн ажлуудыг одоо мэддэг хөдөөний амьдралд бол сурцсан байсан. Тэгээд дохот газар ирээд Эрдэнэтэд ирээд тэрнээс хөдөө гадаа явах байлаа. Одоо тэгэл хөгшчүүлсэн гоноо төгсөнд хайчих тий очих тэр юг болол гэж. Тэгээ энэ бол хүнийг амьдралд их сургадаг. Тэгээ манай аав бол ер нь шулуухан хүүхдээ маш тийм шулуу шудраг ийм зантай. Тэгээд өөрөө бол манай аавын талынхан чи их авьяаслаг. Манай хөгшөө ээж сумын одоо уран сайханд явдаг шанц тоглодог ийм хүн байсан. Манай өөр аккордеон маш гоё тоглодог, гар бөмбөг волейбол их сайхан тоглодог хүн байсан. За манай аавын том дүүн бол тэгээ цэргийн хөгжимд маш том хөгжимчин байж гад гавьяаныхаа амралтад гарсан. За дараагийнхан дүүн Амгаланбаатар гээд Булган аймгийн соёлын ордон жүжигчин дуучин байж байгаа зүйл хөдөөжчин дээд сургууль төгсөөд энэ Ялгантын модны үйлдвэр энэ Баян өндөр сумын орлогч байж байгаа гавьяаныхаа амралтанд байж байгаа. За
оюун гэд нэг дуу нь бас шанд тоглодог мундаг тийм хөгжим тоглодог байсан. За хамгийн бага дуу нь одоо болооч гэдэг нь бид тэр нэг ангийнх одоо урлагийн гавьяас зүтгэлтэн өргөн хамтлагийн ингээд эдгээр их авьяастай. Тэгээд ер нь ингээд манай ээжийн талаас дуу хууранд гэсэн одоо миний ээж гэсэн ир шахчил байна. Тэгээд хоолой нь хിവэрээ. Тэгээд ер нь бол манай дүүнэр одоо ах их бүгдээрээ сайхан дуулдаг. Тэгээд би ч гэсэн хүүхд тахта дуулдаг байсан л та. Тэгээд ер нь хүн чинь ингээд үргэлж дуулж хоолоогоо байнгын тэмбэлтгэл юмтай байхгүй бол ядаж караокед орж имэр юм билээ шүү дээ. Та нэг дуу аялаач. Аавын тухай нэг сайхан дуу. Сайхныхан бол одоо ер нь дуулахгүй байна гэж байхгүй те. Болгоны сайхан дуучаач те. Тэгэл тэр чинь талцж байгаа тэр хуруу гаргах юм би очил бүр анх их гайхсан гал дээлээ хормон дээр тавьж байгаа хуруугаа яашнаас энийг гарах юм гэж талцгаа. Тэгэл айраг уун. Айраг тарганы мах арал тэгэл 100 тэгэл бид нар бол яг нэг тарг дуугаал ингээл унтдаг энэ тийм л байлаа. Хойно цагаансар дөнгөж өнгөрсний дараа та үзэгчдийг бүр дахиад айраг уумар санагдтал ярьж байна шүү дээ. Тэгээд маш сайхан тийм одоо хөхүрийн айр гэж чинь жинхэнэ тэр шүү дээ. Одоогийн энэ цэнхэр саунд хийж байгаа одоо хиймээ хортой энэ саунд хийгээд байгаа айргийг бол би уух гэр нэг сонир санагдаад идэв. Тэгээд жинхэнэ яг хөхүүртэй исэж байгаа тэр айрыг болвол яг хүнд эм болно. За аавын тухай бол олон сайхан дуу бий дээ. Тэгээд би нэг дуу аялаа нэг хүн болгон л баг аавын сүлд дуул гэж боддог байх. Нарала гондоралтэн уланд намарихаронада тасте пурала мине наммага дурсан сугата Баярлалаа. Тэнгэрээс охиныгаа харж байгаа баха. Монгол хүн бүхэн нэрнийх нь өмнө заавал нэг үсэг байдаг. Тэрийг шороотоо ойлгохгүй тулд сансарт нисгэхгүй ч гэсэн сайхан авч явахын тулд аавыгаа дандаа дурсаж идэг. Ээж хэдий эрхэм байвчиг аав илүү их үнэтэй бас хүндтэй байдаг. Олон сайхан зүйлийн тухай хоёлаа ярилцлаа. Өшөөч бас их олон сайхан зүйлийн тухай ярилцах хүсэл байна. Та амьдралынхан тэр сайхан ханийн тухай жоохон дурсаач. Тэгэл бусад тэр 70-80 оны залуучуудын амьдралаар л явсан. Бид нар одоо Монгол Улсын их сургуулийн Орос хэлний ангийнхан 4-р курстэй нэг жил хэлний дадлага хийдэг. Ингээд Свердловск, Уралын Свердловск хотод манай ангийн одоо 80 гаруй охтууд. Манайх чинь 87 охттой. 7 эрэгтэй 80 нэмэгтэй. Охтууд ингээд Свердловскд хэлний дадлага хийхээр очсон. Тэгээд тэнд 400 оюутан байгаагийн ихэнх нь эрэгтэйчүүд полин дээд Уралын полин дээд. Тэгээд тэнд очиод нөхртөгөө танилцсан. Одоо тэр тухайн үед бол Свердловск бол хаалттай хот байсан, үйлдвэрийн том хот. Тэгээд энд бол Уралын их сургууль бид нар нэг жил суралцсан. Полин дээдэд бол голдуу хөвгүүд сурдаг. Цаг хугацаа уулын үйлдвэрт ялгаагүй гэж болно. Харин хөдөлмөрийн минутын үнцэнг хүн бүр мэддэг заншилтай. Үйлдвэрийн тасралтгүй ажиллагааг хангахын тулд өглөөрөө шөнийн ээж хидийдэж
эренбит цагтай эхэлдэг юм. Интернэшнл хамт олныг төлөвшүүлэх таатай нөхцөлийг хангахад хамтарсан үйлдвэрийн нам захиргаа хот нийтийн байгууллага онцгой анхаарч салбарын арга хэмжээ тохиолгов. Эрдэнэт комбинат эрч хүчин авч улам хөгжин дэгж их зорилт өнийн биш өнөөгийнх боллоо. Тэр сайхан Уралын хотод бид хоёр танилцаж ингээд гэр бүлтэй болж ингээд өнөөдөр Эрдэнэт хоттой 40 гаруй жил ингээд 40 жил одоо яг гэр бүл болоод амьдарч байгаа 5 сайхан хүүхэдтэй 8 сайхан ач зээтэй ингээд байж байгаа. Нөхөр маань одоо уулын бийж болох Эрдэнэт үйлдвэрт бас 32 жилийнхаа хөтөлбөрийг зориулж өнөөдөр гавьяаныхаа амралтанд гараад ингээд байж байна. Тэгээд өнөөдөр хийсэн бүтээснээ эргээд харахад бол сайхан байдаг. Энэ сэлэн бүрнөөс татаж авчирсан тэр 4 подиум стандарт дамжуулж авчирсан энэ сайхан усны буйнаар өнөөдөр энэ том дэлхийн том үйлдвэр ажиллаж энэ 100 шахан мянган хүн амтай Эрдэнэт хотод өнөөдөр усаар ачигдахгүй амьдрал буцалж ингэж явааг хараад манай нөхөр баярлж идэг. Тэгээд тэр сэлэнгийн тохоод байдаг Луван тохоод одоо шогийн тохоо гэдэг тэнцээ одоо Луван жалбуу гэдэг энэ лусын бурхны ийм сайхан юг одоо бас хамт олонтойгоо байгуулж жил болгон тахиж тэрэн дээр нь би бас очих дуртай байдаг. Тэр үйлдвэрийн ажлагсад тэр цэхийн ажил хамт олноороос бахархаж идэг. Үнэхээр ус зогсоол бол үйлдвэр зогслоо, амьдрал зогсно үйлдвэр. Тэгээд тэр усыг бол одоо манай Дартанд багш сайхан ус чандан Эрдэнэ гэдэг дуу Цэрэн донд багш Дартанд багш хоёр бичсэн. Энэ сайхан дуу бол бас усыг бол хүн магтаж амталж ингээ сайхан ус бол өөрөө амьтай ишидтэй ийм сайхан зүйл гэдэг үнэхээр үнэн. Тэгээд би бас танаараа бахархдаг маш юм ажил хийж амьдралтай үр хөвгттэй хайртай халамжтай энэ хүний буйнаар би одоо өнөөдөр энэ 40 жилийн хугацаанд ажиллаж юмд ч түүхтэхгүй явж тий өнөөдөр ч гэсэн ингээл олонний дунд нийгмийн амьдралд оролцоод ингээд явж байгаараа бахархдаг. Хэрвээ сайн анта таараг бол би ингэж яваач үгүй ч гэж боддог. Үнэхээр бол ард талын маань сайн байдаг учраас ингээд ажил амьдрал маань тайван амгалан хийж бүтээх хийх гэсэн бүх хүсэл өөрийнхөө тавьсан зорилтоо биелүүлээд ингээд явж байгаа учраас би бахархдаг. Тэгтээ үргэлж ямар хэл одоогийн залуучтай адилхан нэг үг хэлээл ханаа хайраа гэдэг биш. Зүгээр баярлж явдаг юм аа. Тэгээд олон сайхан хүүхдүүд маань одоо өнөөдөр соолондоо хүрч байна. Тэгээд энэ сэтгүүлчийн ажил бол цаг наргүй маш хүнд хөдөлмөр. Тэгээд энэ хүнд хөдөлмөрийг хийж явах бас намайг ойлгож арын маань бас ингэж дааж авч явж миний ажил төрөлийг ойлгодог гэсэнд би баярлалаа. Өнөөдөр ч гэсэн би ингээд нийгмийн сүлжээнд тэгээд фэйсбүүк дээр бол юмнууд бичдэг л дээ. Тэр одоо хэрэгтэй юмнууд янз янзын зүйлийг нэлээд тийм асуудал хүндсэн зүйлүүдийг бичдэг. Гэхдээ би хар сэдвэр нэг их болж өгөл бичихгүй гэчээдэг. Тэгээд тэрийг бол одоо бас уншиж тэрэн дээр бол хамгийн түрүүнд одоо тэрийг дэмжиж одоо эрх ургаа газаалгадаг. Тэрэнд нас баярлдаг. Тийм л байдаг. Тэртээ нэгэн цагт нэгэн сэтгэлд үзүүрээр учирч нэгэн ингэртэй багтаж энэ олон жилийг өнгөрөөсөн та хоёр маань 15 лаа болж нэгэн бүлийн дуу чимээтэй үйлдэлтэй аз жаргалтай юм өнөр өтгөн өнгөрүүл болжээ. Өвөө эмээч болж хүний амьдралын дуулах ёстой дууг дуулж туулах ёстой замаар замнаж. Монголын сэтгүүл зүйд магадгүй Эрдэнэт хотоосоо Эрдэнэтээсээ оруулсан таны хувь нэмэр бас хэмжиж үзвэл тодорхой нэгэн хэмжээ зайг бас туулсан баг гарах баг. Тэгээд хооч үеийн өнөөгийн залуучууд, өнөөгийн сэтгүүлчид, өнөөгийн уран бүтээлчдтэй зориулаад бас та нэг сайхан үг хэлээч. Яг тэр битээр ярилцах цаг яг өндөрлөх гээд байгаа. Тэгээд сандраад л бошуухан нэг сайхан үг сонсъё гэж. За ингээд жил бүрийн 3 сарын 6-ныг сэтгэл тогтлон хүлээж байдаг хэвлэл мэдээллийн энэ халаагүй албан зүтгэж явдаг үе үеийн сэтгүүлч, уран бүтээлчид тэр тайсны ард, дэлгэцийн ард, камерын ард зогсож байдаг нүдэнд өнөөдөр эфирт харагддаг ч гэсэн энэ техникийн ажилтнууд бүх хүмүүс одоо жодоочоосоо эхлээд үйлчлэгчслээ бүх хүмүүст одоо Монгол улсад тогтмол хэвлэл үүсч хөгжсөний өдөр 170 жилийн баярын мэнд Монголын сэтгүүлчдийн өдрийн мэндийг хүргэж та бүхний маань ажил үйлс
амьдрал нь үргэлж өөдрөг байгаасаа гэж бодож байна. Та бүхний маань сэтгэл дандаа ариун цагаан байгаасаа гэж бодож байна. Та бүхний үг нь үнэн байгаасаа гэж бодож байна. Та бүхний маань эрхэлсэн ажил үйлс дандаа нийгмийг урагшлуулж, хөгжүүлж, дэвжүүлж, сайн сайхан байхад хувь нэмрээ оруулж яваасаа гэж ингэж хүсэж байна. Ингээд Монголын сэтгүүл зүй улам хөгжин бадрах болтугай гэж ерөөй та бүхэн маань тэгээд өнөөдөр хэдийгээр хөл хоройтой юм байгаа ч гэсэн өөр өөртөөхөө орон бүтээлдээ үнэлт өгнөлт хийж одоо дөрөвдөх засаглалын энэ гишүүн гэдэг энэ эрхэм үүргээ хариуцлагатай үүргээ ямагт чамд биелүүлж яваасаа гэдгийг захиж хэлье. Тэгээ та бүхэн маань одоо урт наслаж удаан жаргаараа хамгийн гол нь эрүүл байвал олон баяр олон үйл явдлыг гэрч болж түүхийг бичиж намтраа бүтээх болно. За их баярлалаа. Бид хоёр бас ойрд уулзалтаагүй байсан өнөөдөр уулзаад олон сайхан нөхдийгөө дурслаа. Наранбата, Самбуугийн Төмөн Дэмбэрэл, Алтан гэрлийн Мөнх Жаргал, Бөгчлөөний Инх Тайван гэгчлэн олон нөхдийгөө эргэн дурслаа. Олон хамт ажиллаж исэн нөхдийгөө бас санагалцлаа. Магадгүй тэртех он жилүүдэд түүх болоод үлдсэн тэр зарим нэгэн үйл явдлыг эргэн дурслаа. Үгээр дамжуулаад өмнөх үеийнхэн заавал баатар болох гээд байгаа биш. Өмнөх үеийнхэн туулсан замаа бахархаад байгаа биш. Уран бүтээлч хүн өөрийн гэсэн бодолтой бас өөрийн гэсэн явах замтай байгаараа гэдэг тухай ерөнхийдөө бас залуучуудаа ярьж байгаамаа. Тэгээд танд бас их баярлалаа. Өнөөдөр одоо Монголд тогтмол хэвлэл үүссний ч гэж хэлээд байдаг энэ сэтгүүлчдийн өдөрт зориулсан энэ дугаарт маань хүрэлцэн ирээд тэгээд ярилцлаганд оролцоод бас олон сайхан зүйлийг ярьж өгсөн. Магадгүй хооштой өшөө олон сайхан зүйлийг өшөө олон залуучууд бас танаас яриулахыг сонсохыг хүсэж байгаа бах. Тэгээ таны бас уран бүтээлд амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд саяхан одоо манай Эрдэнэтийн сэтгүүлч Журан оюун за манай бас хэвлэл мэдээллийн байгууллагыг удирдах байгаа сэтгүүлчийн салбарын маань тэргүүн мөнгөн туяа бид гурван ярьсан нэг зүйл би ер нь Эрдэнэтийн хэвлэл мэдээллийн түүхийг бичиж үлдээе ном болгоё гэд. Тэгээ энэ жил бид хийгээд төлөвлөгөө гаргаад явж байсан. Тэгээд хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагууд ярилцаад эх жил одоо хотынхаа ой өмнө хийя. Энэ жил одоо энэ 20 онд бол сонгуул янз янзын ажилд авах учраас боломжгүй юм байна. Эх жил хий гэдгээр тохирсон байгаа. Ингээд өнөө цагийн одоо оюун сувдаа шиг юмгээ бид хэд тэгээд дунд үеийнхэн та нар нийлээд энэ түүхийг яг үнээр нь бичиж үлдээх хэрэгтэй. Яг гэвэл цагийн энэ бүтээгдэхүүнүүд шүү дээ бид нар. Тэгэхээр энэ хүмүүс бол бид нар ингээд нэг энэ бүтээлээ хийж үлдээгээ түүхийг бичиж үлдээх гэх юм бол хойч үедээ бас магадгүй Эрдэнэтийн хэвлэл мэдээллийн байгууллагын судалгааны нэг материал нь ч болоод үлдэх юм болов гэсэн ийм зүйл байгаа. Тэгээд одоо бичиж үлдээхээр ингэ төлөвлөсөн байгаа. Тэгээд энэ ажилдаа бол ерөнхийдөө орцсон тархиндаа бичээд материалаа цуглуулад явж байгаа шүү гэдгийг бас сэтгүүлчдтэй, уран бүтээлчдтэй хэлээд тэгээд эргэжил бид нар энэ нэг сайхан ном бүтээнэ. За баярлалаа. Тамирчин эсвэл бүжигчин гэдэг юм уу биеэр үлддэг тийм үйл хийдэг хүмүүст насны нэг тийм хязгаар байдаг. Сэтгүүлчдэд байдаггүй болтой юм. Ягаад тэгэхээр энэ ширээн дээр байгаа энэ олон зүйлийг би бас үзэгчд та бүхэнд бас үзүүлэхийг хүсэж байгаа боловч маш олон зүйл байгаа учраас энэ удаад үзүүлж амжсангүй байна. Энэ бүгдээрээ за миний хэлдгээр Ариуна даргын хийсэн бүтээл байна. Тэгсэн одоо дахиад бүтээл хийх гэж төлөвлөчихсөн явж идэг. Инхээр сэтгүүлчд гэдэг бол уран бүтээлчд эдэнд цаг болоод нас альва нэгэн зүйл хязгаарлах тийм эрх байдгүй юм байна. Тийм боломж бас байдгүй юм байна. Эд бодож чадчихвэл хийж чаддаг ийм улсууд байна. Тэгээд энэ улсуудын үргэлжлэл болоод уран бүтээл төрөвж байгаа залуучууд бас олон зүйлийг бас харах байх гэж бодож байна. Тийм тэгээд ер нь бол аяас тэтгэврт гардгуу гэдэг штэ. Тэгэхээр жишээлбэл Эрдэнэт цэрний 20 жилээр энэ 95 онд он цагийн өтгч гэдэг энэ манай сэтгүүлчтэй уран бүтээлийн анхны юм жижиг ном гарч ирсэн байгаа. Тэгээд дараа нь манай Бат тогтох сэтгүүлчийн үед энэ Монгол улсад одоо тогтмол хэвлэл үүсээ 100 жилийн ойгоор он цагийн орчил гэж энэ ном гарсан. Тэгэд энэний одоо ингээд үргэлжлэл болгоод бид нар Эрдэнэтийн хэвлэл мэдээллийн түүхийг ингэж бичиж үлдээх хэрэгтэй байна. Яг л нөө загсны морь ус бэ гэдэг шиг
Загчны мөр усгүй гэдэг шиг бид нар өөртөө төвийг бичиж үлдээхгүй бол Эрдэнэтэд дараатай телевиз сонин хизээ яаж үүссэн, хийхин ажиллаж байсан, юу бүтээж байсан гэдэг юм бол өгүүлэгдээд байгаа шүү. Тэгээд одоо бидний дараагийн залуучууд бол зөндөл юм сайхан юмнууд хийж байна. Эрдэнэтэд одоо сэтгүүл гаргаж байна. Би бас энэ сэтгүүлийн энэ Эрдэнэ Таймс гэдэг улирал тутмын сэтгүүл байгаа. Тэгээд энэ сэтгүүлд бас зөвлөх редактор хийгээд энэ юун дээр энийг бас редакторд өгдөг дугаар болгон бас нэг зүйлийг бичиж үлдээдэг. За яг гавийн хаамралтанд гарсны дараа бол энэ 3 ийм номоо гаргасан байгаа. Тэгээд энэ бол сэтгэл дуяатай Эрдэнэт гэдэг энэ Эрдэнэтийн амьсгалдаанда миний бичижсэн радио телевизийн материалууд байна. За яг энэ гаргах гэж төр зүтгэмээ гэдэг нь бол бас миний уран бүтээлүүд байна. Ингээд хэвлэлд өгчсэн миний ярилцлага юмнуудыг би ингээд эмгэтгээд гаргасан. Энэ бол одоо миний л түүх. Миний уран бүтээлийн түүх юм байна. За баярлалаа. За их баярлалаа. Баярлалаа. Сайн сайхныг хүсье. Амжилт хүсье. За. Бидний бэлдсэн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт оролцохоор бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй зочин маань Эрдэнэт хотын түүх, Эрдэнэт хүмүүний түүх, Эрдэнэтийн иргэдийн түүхийг 4.10 дамжиж бичиж үлдээж байгаа. Тэр нь цаасан дээр болоод соронзон хальсан дээр үлдээж байгаа. Ийм л том гавьяаг бүтээлцэж яваа нэгэн уран бүтээлч. Эрдэнэт хотын нэг хүндэт хэрэгэн Цэсрэнгийн Аруна гэдэг Ахмад сэтгүүлч байлаа. Магадгүй бидний ярилцлагыг хүлээн авч үзсэн үзэгчид та бүхэн маань энэ ярилцлаганаас залуу уран бүтээлчид өөрийнхөө хэмжээгээр л хүлээж авна. Заавал эндээс юм сураарай, заавал эндээс юм хараарай гэж хүсэж байгаа биш. Өөрийнхөө хэмжээнд л хүлээж авч үзээрэй гэж үзэгч та бүхнээсээ хүсэж байна. Энэ удаагийн дугаар үгээр өндөрлж जैन дараагийн дугаар хүртэл баяртай үзэгч. Хазайлгаж болохгүй тэтэм шиг нэрээр чинь би овголсон халуун зүрхний уйрал хайр гунгийн чинь хүртэл өвлсөн өргөстөөрчлөнд бүдчээд өөлөд суухын цагтаа хүн өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг.